Мөнгө бүхний эхлэл гэж юу? Хүн чанар хаана ирдэг? Мөнгө хүн чанараас илүү чухал гэж юу? Тусланд юунаас ирдэг? Мөнгөтэй л хүн тусалдаг гэж юу? Надад гар байна, надад хөл байна, надад сэтгэл, зүрх, хүсэл байна. Нэг нарны доор амьдарч байгаа та бид нэг гэр бүл. Миний зүрх ертөнцийн эсний итгэл, найдвар, хайраар цэвэрлж байна. Энэ бол хайрын гараа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хайрын гараа нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа шинэ дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За би одоо Багнуур хотод хүрч ирээд байна. Тэгээ Багнуур дүүрэг энд бас нэлээд хүйтэн байна. Манай нэвтрүүлгийн байнгын үсэг нэгэн үзэгч маань бидэнд хандсан байгаа. Түүний найз нь одоо өвчтөй байгаа учраас би найзтай туслахыг хүсэж байна. Тэгээ та бүхэн маань хурж ирээд бас туслаач гэсэн. Тэгэхээр түүний найзтай нуулзаад яг юу өвдөж байгаа, яг ямар өвчнөтэй байгааг бол би мэдэхгүй. Гэхдээ тэр хүнийг би сайн анхааралтай сайн сонсож одоо туслахыг хүсэж байна. За сайн байна уу? За сайн байна уу? За сайн. Сайн явж ирсэн. За найзынхаа төлөө манайх руу хандсан биз дээ, тэ? Манай нэвтрүүлэг рүү. За. Өглөөнөөс найзын доо байв уу, тэ? Найзын доо байж байгаа л тайдаг ихийг хүлээгээл ажиллаа. Тийм үү. Ер нь утсаар бол байн холбоотой шүү дээ манай нэрлэгч, тэ? Тийм. Тэгээд тайдаг ирж ийн гэсэн тэгээд түрүү ингээл хүрээд ирлээ. Явцсан тайдаг ирсэнд маш их баяртай байна. За. Хэдүүлээ тэгэл ороод одоо сайн ярилцсан да. За. Тэгээд мөнгөлөгт маань очиод одоо тэгээд сюрприз зэрэг. Тэгээ. За тэгэхээр өөрийгөө манай үзэгчдэд танилцуулноо. Хин гэдэг лээ? Намайг Сүхбат гэдэг. Тэгээ би Багнуур дүүрэгт төрсэн. Тэгээд 2007 онд 10 жилээ дүүргэсэн. Тэгээ одоо Багнуур дүүргийн тамгын газарт ажилладаг. Нэг тийм залуу байна. За тэгэхээр өөрийнхөө найзыг ер нь танилцуулахгүй найз шин гэдэг юм бэ? Манай найзыг Мөнгөтлөг гэдэг. Тэгээд Мөнгөтлөг маань одоо за 2008 онд байсан бол одоо 10 жилээ дүүрж байгаа залуу байгаа. Тэгээд хөлний өвчнөөс болоод бас сурч чадаагүй. Тэгээд ер нь та хоёр хэр удаан нөхөрлсөн бэ? Би чинь 2007 онд 10 жилээ дүүрсэн гэхээр чинь за бид хоёр чинь 2004 оноос эхлээд найзлсан юм байна да. Тэгээ одоо 2011 он гэхээр чинь одоо тэгээ 7 жил найзлсан байна шүү дээ. За. Тэгэхээр би өөрөө чинь ингээд одоо тийм найзынхаа төлөө ийм сайхан сэтгэл гаргаад бас манай нэвтрүүлэг рүү хандаад бас ингэж найзынхаа төлөө гэсэн сэтгэлийг хараад би үнэхээр урам авч байна. Тэгээд бас наашаа би зорж ирсэн байгаа юм шүү дээ. Найзын сэтгэл гэдэг хүнд хэцүү бэрх цагт хамт байж тус дэм болохоос ихтэй. Тэгвэл Сүхбат бол найзынхаа төлөө олон зүйлийг хийж буй нэг нь манай нэвтрүүлэгт хандсан явдал байлаа.
найз минь яаж байна хэмээн зүгээр ярих бус түүнийхээ төлөө зориулалт үйлдэл гаргаж байгаа түүний энэ гигэн үйлсийг ертөнцийн эзэн эвээх болтугай. Тэгээд найз нэг л телевизийн хайрын гараг нэвтрүүлгэлөө хандаад. Тэгээд найзтайхаа бас энэ өвчин бас ингээд мэдээж туслахууд дэмжлэг үзүүлэх бас найдаад тэгээд бас энэ залгаа чамд хэлгүүгээр бас энэ хамт олон авчирсан юм аа нас. Тэгээд одоо ингээд ирчихсэн байж байгаа. Тэгээд найзын хамтлуу гэдэг ингээд аюугаар сэтгэл гаргаад бас бид хэд чинь бас тосож авлаа шүү дээ. Өөрөө тэгээд үнэхээр их бас урам авч байна. За үзэгчдээ би мөнх тулгынхаа гэрт хурч ирээд байна. Тэгээ одоо би мөнх тулгатайгаа бас яриа өрнүүлэхээр би тэр бэлэн болсон байна. Тэгээд манай телевиз үзэгчид өөрийгөө ер нь дэлгэрэнгүй жоохон танилцуулж өгөөч, ер нь гэр бүлийнхнийгээ ч гэсэн өөрийгөө. Тэгээ намайг мөнх тулга гэдэг. Одоо би 21 настай. Тэгээд Багнуурт амьдардаг. Есүс Христэд итгэжтийн хайр өргөө чуулганд явдаг. Одоо Есүст итгээд 8 жил болж байна. Тий. Ер нь гэр бүл нь хэдүүлээ гэдэг. Ам бол ер нь. Ам бол одоо ээжээсээ тавуулаа. Тэгээд ахтай эгчтэй 2 эрэгтэй дүүтэй. Тэгээд одоо амьдарч байгаа нь одоо дөрвөлээ аав ээжтэйгээ дүүтэйгээ амьдарч байна. Тий. Тэгэхээр би найзаас ч гэсэн сонссон л да ер нь манай мөхтлөг маань одоо биеийн өвчтэй байгаа гэж хэлсэн ба. Тэгэхээр ер нь минь бол хөл одоо тийм ээ өвдсөн байна гэж би ер нь хараад ойлгож байна л да. Ер нь хизэнээс ингээд өвдсөн юм бэ? Ер нь ямар шалтгаанаас болоод ингээд хөл нь өвдөж вэ? Тий. Одоо 1-р ангиас 1997 онд анх одоо хөлөндөө гэмтэл авч ирсэн. Тэгээд гэмтэл аваад зүүн хөлөндөө гэмтэл аваад тэгээд эмчлүүлээд яваад тэгээд цаг хугацаа алдаад одоо эмчлэгдэх тийм боломжгүй болсон байгаа. Тэгээд би чинь 3 удаа хаалганд ороод өвдгөнийхөө үеийг авахгүйсэн. Тэгээд одоо нэг өсөндөө нөө өвдгөө авахгүйсэн гэдэг чинь одоо хөл нь ямар ч тийм хөдлөх боломжгүй, өвдгөнийхөө үеэр хөдлөх боломжгүй. Тэгээд баруун хөлнөөсөө бараг 20 см богино. Тийм болсон байгаа. Тэгээд одоо 2007 оноос хойш болохоор одоо миний эрүүл байсан баруун хөл маань өвдөж эхлээд тэгээд битээдэргүй зүүн хөл маань өвчтэй цаашдаа одоо ямар ч ажиллагаагүй учраас баруун хөл маань ингээ өвдөд одоо энэ янзаараа одоо жоохон цаг хугацаа алдах юм бол суугаа болох магадлал нь үнэхээр өндөр байгаа. Тий, энэ зүйл бас намайг бас нэлээх зовоож бас хэцүү болгож байгаа. Тийм үү. Тэгээ ер нь одоо биеинд нь хэр их зовиртой байдаг вэ? Тий, зовир байгаа. Тэгэл нөө яг эрүүл хөл маань өвдвөл хавдаал тэгээд явхад айгүй их хүндрэлтэй байгаа. Тэгээ эмчийн зүгээс хөлн дээрээ бас хамаагүй битээ ачаал өгөөрөө тэгээд гэсэн болохоор би тэгэл тэр хэмжээ дээр суугаад 2 суутайгаа тулаал тэгэл яваал байж энэ. Тий. Ер нь Монголд олон эмчилгээ хийлгүүлсэн юм. Эмчилгээ хэр үр дүнтэй байсан бэ? Тэгэлгүй яг Монголд одоо зөндөө одоо эмчилгээ хийлгэсэн. Тэгээд түрүү бис хэлсэнтэй 3 удаа ингээд зүүн хөлөндөө мис засал хийлгэжсэн гэж хэлжсэн. Тэгээд эмнэлэгт одоо өнгөрсөн 2010 онд гэтэл би 3 удаа эмнэлэгт хэвчсэн. Тэгээд эмнэлэгт дэмжлүүлсэн гэсэн төдийлөн бас тийм сайн үр дүн одоо өгөхгүй байгаа байхгүй. Тэгээд эмч хийжээс харин чиний одоо ингээд хөл болвол
эрүүл хөлийн чинь одоо муудаад айгүй их ачаал өгч одоо янз бүрийн олон шалтгаанаас болоод ингээ муудсан. Тийм болохоор эмчлэхэд одоо айгүй хүндрэлтэй байгаа. Тэгээ Монголд бол ер нь боломжгүй гэсэн тийм мэдээлэл өгсөн. Тэгээд гадаад руу явж эмчилгээ хийх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр гадаад руу ер нь одоо яг энэ талаар тэгвэл нэлээд сайн эмчилдэг улс орн ямар улс орн байна вэ? Ер нь тэр талаар мэдэж авсан уу? Тийм нэг сайнч мэдэж аваагүй. Ер нь яг Солонгос улсад бас Америк улсад айгүй сайн гэж сонссон. Тэгээд бас тэрэнд бас санхүү бас нэлээд хэрэгтэй болж байгаа. Тий. Багадаа ер нь яг ямар хөвгт байваа? Нэлээд хөдөлгөөнтэй хөвгт байваа, их даруй хөвгт байваа. Ер нь яаж гад багадаа ер нь бэртцсэн юм бэ? Тий. Би бага ухтай нэлээд сахилгагүй хөвгт байсан л та. Нэлээд одоо түүсэн дээрс өсөрдөг байсан. Тэр үед тэр хөвгтөд бүгд л саадан дээрс өсрөх, түүсэн дээрс өсрөх ч юм уу тэгж тоглодог байлаа. Тэгэл гараж дамжиж өсрөөл. Тэгээ бас тэр ч гэсэн бас нөлөөсөн баг. Бас тэрнээс гадна бас нэг хөлөө одоо ингээ гэмтэх бас нэг шалтгаан байгаа. Тэгээ тэрийг болохоор би бас хэлмээр байна л да. Тийм. Ер нь ингээд одоо өвдөд хэр удаан ер нь өвдөж байгаа? Би одоо бараг 14 жил өчтөл 14 жил болж шүү дээ. Тэгээд 14 жил гэдэг бол одоо баггүй хугацаа. Одоо бараг нэг хүүхдээр ярих юм бол төрөө те одоо том өсөж том болоо сургуульд аваа цэцэрлэг сургууль тэгээд дунд сургуулийн ангид орохоор тийм нас. Тэгээд нэлээд удаад ер нь ажиллана л да. Тэгээд түрүүнээс шахам ингээс ажиллаж хахад өөрөөсөө ингээл жоох айхлаад ингээд өвдөд ч те ер нь жоохон зовиртой байдаг юм бол гэж бод. Одоо ингээд сууж ахс жоох өвдөж байна уу? Тий. Тэр нэлээ зовиртой байгаа. Тэг өвдөнийх нь үеэр хатгаал тэр өвдөн. Тэс жоох хамаагүй ингээд хөл дээр хитэг ачаал өгөөд явах ч юм уу. Тэг юм бол өвдөн тэгэл тиймэрхүү зовирт байна да. Тий. Бас заримдаа бас жоохон ганцаардах үе байна л да. Мэдээж одоо гэрээсээ гарахгүй тэгэл өдржингөө гэртээ ганцаараа л байна. Тэг заримдаа бас их ганцаардна. Тэг ганцаардгаараа яг хөө тэг нэлээх юм бодно. Тэг бодгоор яг мэдээж өвчтөн хүн нэг сайн сайхан эерэг юм бодоод тахгүй тодорхой шүү дээ. Тэгэл заримдаа бас тийм одоо муухай бодлоо тийм хар бараа зүйлч юм уу бодох үе бас байдаг. Одоо намайг одоо өнөөдөр хүртэл иймэрхүү байлгаж байгаа нь бас миний итгэл үнэмшилтэй холбоотой гэж би боддог. Тийм. Тэгээд би бас ганцаардаа бас хэцүү байх үедээ ч гэсэн одоо ертөнцийн эзнийг болох Библийг үгийг одоо уншдаг. Уншаад бас Библийн үгээр дамжуулаад бас миний амьдрал миний сэтгэл дахин тийм урам зориг цаашдаа амьдрах тийм итгэл найдвар бас байдаг. Тэгээд би бол Иесус Христэд итгэдэг. Аврагдсан хүн гэж боддог. Тэгэхээр ер нь Библийг уншаад байж байхдаа бас ганцаарч их амар тайвныг авдаг гэж ойлгож болох уу? Тэглэгээ яах вэ? Тий. Библийг уншихаар л нэгээд тий тэр амар тайвныг мэдрэх тий. Эснийг юмхээр мэдэрдэг байхгүй яг түүний оршихыг тэгээ бас залбирдаг. Сайхан
эзний үгийг Библийг уншиж болно, залбирч болно. Тэгээ заримдаа би уйлдаг, залбирдаг. Эзэн минь надад туслаач, намайг босгооч, надад амар тавина гэж надад хэцүү байна. Тэгээд яг тэр үед ертөнцийн эзний оршихуй, ертөнцийн эзний хайр нэгүслийг би үнэхээр мэдэрдэг. Тэгээд Есүсийг үнэхээр аврагч болгон хүлээж авч түүгээр удирдуулан амьдралдагтай үнэхээр талархдаг. Тэгээ үнэхээр Есүсгүйгээр те ертөнцийн эзэнгүйгээр миний амьдрал гэх юм бол айгүй би эвгүй зүйлийг ярих байх гэж бодож байна. Тэгээ үнэхээр эзний хайр ивэлээ байна те миний амьдралын бүх талбарт ажиллаж яадаг. Намайг ивэдэг, намайг хэцүү нөхцөл байдалд орсон гэсэн тэр намайг ерөөсөө орхидог гэдгийг би яг сайн мэднэ. Үзэгчдээ тэгэхээр би сая мөнх тулгатайгаа зөндөө олон зүйлийг ярьлаа. Ялангуяа мөнх тулган маань хэдий өвчтэй байгаа ч гэсэн одоо маш өөртөө итгэлтэй, тэгээд маш их баяр хөөртэй, эрч хүчтэй, урам зоригтой байгааг хараад би үнэхээр хурамлаа. Үзэгч таа ч гэсэн миний нэг урам авсан гэж би итгэж байна. Гэтэ миний хувьд бол туслах зүйл бол бид тэр энэ залууг үнэхээр анхааралтай сайн сонсож үнэхээр суулаа. Тэгээд энэ үед ч гэсэн таныг бас одоо өөрийнхөө чадах зүйлээрээ туслаач ээ гэж нэвтрүүлгийнхаа зүгээс уриалж байна. Тэгэхээр ер нь бол цаашдын чинь ер нь өөрийн чинь ирээдүйд тийм мөрөөдөж байгаа мөрөөдөл ер нь бас ямар мэрэгчлэлээр тийм ээ одоо сурахыг хүсдэг ер нь ямар одоо мэрэгчлэн болохыг хүсдэг юм бэ? Тийм хүсэл мөрөөдөл энэс миний дуртай сэдв байхгүй. Тийм тэгээ би багасаа анх одоо цуглаанд яваад дэвсгэрс итгээд явж байхдаа яг тэр үедээ бизнес тийм одоо номлогч болох тийм хүсэл тэрийг эзэн надад өгсөн гэж би боддог байхгүй. Тэгээд тэр үеэс ахвалаад ингээ би бүр нэрээдүүдээ би пастор болоод эзэнд үйлчлэнэ те. Бүх амьдралаа эзний төлөө амьдрал тэгэл эзэнтэй уулзна гэсэн тийм мөрөөдөл байсан. Тэгээ одоо ч байгаа. Тэгээ би бас тэр мөрөөдлийнхаа даваа бас цуглаандаа бас гэсэн хугацаанд үйлчлэлээ явлаа. Тэгээд Иесус Христэнд дагалдаж бэлтгэх сургуульд сураад мөн Библи судлалын сургуульд ингээ сураад ингээд яг мөрөөдлийнхөө төлөө ингээ тэмцэжсэн. Тэгээ одоо харин ийм болчоол тэгэл ингээ сууж байна. Өмнө нь хараа зоригтой байж хүсэл мөрөөдлөө тээн яваа энэ залуугийн амьдралд гэрэлтэх олон зүйл байсан юм. Тэрээр өмнө нь мөнхийн эзэнд үйлчилж олон мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн байв. Тэгээд одоо залуу хүний хувьд бол мөрөөдөл бодож байгаа зөндөө олон шүү дээ. Тэрний хамгийн одоо агуу мөрөөдөл юм бол эзний хаанчлалын төлөө амьдрах айгүй хүсэлтэй. Тэгээ бас намайг эзэн бас удирдаа явж байгаа тий. Тэгээд эзэнд үйлчлэх мөн тэгээд христчин байгуулах юм тиймэрхүү байгууллагад ажилд орж ажиллая гэж байгааг боддоо шин. Тэгээд энэ нь болохоор бусдад тусалдаг ч юм уу тий. Бусдын амьдралд ямарваа нэгэн хэмжээгээр тийм сайн зүйлээр одоо тус болох тиймэрхүү зүйлийг би их айгүй хүсдэг байхгүй. Жишээ нь тий одоо пастор болчихвол тэгэл номлол тий. Тэгээ олон одоо нэгсэндээ сүнснүүдийг төөрөлдсөн сүнснүүдийг одоо аврах тиймэрхүү зүйл байгаа. Тийм тэгэл залбираал тэгэл явж л байна да. Өвчнөө эдгэрхээр пастор болчиход эзний төлөө өөрийгөө бүрэн зориулна хэмээн ярьж байсан түүний энэ хүсэл удахгүй биелэлээ олох байхаа. Тэгээд одоо хөлөө эдгэрчүүл бас одоо бүтээ гэж бодож байгаа зүйл айгүй олон байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ нь одоо эдгэрчүүл дахиад одоо сурах ч юм уу те. Сураад тэгээд бас
үйлчлэлтэй сүм цуглаандаа үйлчлэл байж байна. Тэгээ одоо тэгэл ер нь эдгэрхээ хүлээгэл тэрний төлөө тэмцээл залбираал хайгаал тогшоол тэгэл явж байна. Тэгээ Библиэлд байдаг те хайдаг хүнд одоо олдон тогшдог хүнд нэгдэн ирж хайдаг хүнд одоо олдногоо олддоо гэж те. Тэгээ би энэ үгэнд агай итгэж явдаг байхгүй. Тэгээ одоохондоо ямар ч сан гуугаад хайгаад тогшоо явж байна. Тэгээд эзэн ямар нэгэн байдлаар намайг босгож тэгээ өөрхөн алдрын төлөө хэрэглэн гэдэгт би эзэнд хэрэгтдэг. Тэгээ энэ бол миний амьдрал байхгүй. Хөтлөгч маань мөнх дулахтай уулзахад тэрээр үнэхээр амгалан тавин харагдаж байсан юм. Бас тэрээр баггүй авьяастай бөгөөд түүнийгэж бидэнд харуулсан. Гитар, лимб зэрэг хөгжмийг чадварлаг тоглохоос гадна бишгүр хөгжмийг ч дардаг гэсэн шүү. Өвчнөдөө шаналаад суух бус түүнийхээ оронд өөрийгөө хөгжүүлж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Эдгэрнэ гэсэн итгэлээр ирээдүгээ харж суугаа энэ залуугийн амьдралыг ертөнцийн эзэн өдрөөс өдөрт урамшуулан босгох нь гарцаагүй. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Мөнх тулга маань эхийг бүтээх энэ л насандаа хөдлөмөрлөж чадахгүй болцоход суг таяг тулан хоёр хөлөө өдрөөс өдөрт муудаж буйг харсаар л суuna. Түүний хөл их л өвддөг бололтой үе илж байгаа харагдах юм. Зовлон шаналлаа ялан гарахын тулд тэрээр сэтгэлийн их твчээр мөн итгэлээрээ өдөр бүрийг өнгөрүүлж байна. Одоо ер нь энэ лимбиг бас дарах уу те? Тий. Ер нь хизэнээс сурсан юм бэ энэ лимбиг? Лимби чинь 6 мургаан жил болж байгаа хта. Анх нөө гитэ ганцаардаг байсан гэсэн чинь тий. Тэгээ тэр үед чинь нөө гэрээсээ гарахгүй хөхтэй яг тий лимб айгуу сонирхож гисэн. Тэгэл дараа л орилол болвол манай ээж хэлдэгс хаа. Чи наад янгнаас юм болчооч тэгэл. Тэгэл янгнаас араагаал нэг үтсэн чинь сарцсан байсан. Тий. Тэгэхээр мөнх тулга маань багада ер нь ямар хөвгт байв? За мөнх тулга багада нэлээ хөгжилтэй тэгээд хөдөлгөөнтэй л хөгжсөн та. Гадар нэлээ гудамж мэдэрдэг жоохны тэгээд нэлээ хөдөлгөөнтэй зүгээр идэггүй. Тэгэл гадуурлал ингээд явж идэг тоглоол. Тэгэл орой
гадуур тавуу тавж ирдэг хав халтрал юм орж ирдэг ерөөс. Тэгэл манайхан чи нэг 4 бандтай болохоор дөрүүл өглөө цуг гараад орой орж хамтал орж ирдэг. Дэрсгэн 4 болохоор тэгэл орой орж ичээд хоол молоо идчихэл тэгэл ядарснаа мэдгүй энэ тэнд ингээд сууж исэн газар л унтчихдаг ерөөс. Тийм л хүүхдүүд байсан манай хэд. Тэгэхээр одоо өнөөдөр бас таны хүүтэй чинь их бид өхөн ярилцлаа. Ер нь та бас үзэгчдэд мань хандаад бас хэлэх үг байл хэлж өгөөч. За Игэл телевизэхэндээ баярлалаа. Тэгээд миний хүү одоо нэлээд бас хөлбөмбөг гэмтээд олон жил болсон эмчилгээ Монголд ерөөсөө эмчилгээ байхгүй байгаа. Тэгээд гадагшаа гарч эмчилгээ хайж байгаа учраас та бүхэн миний хүү туслаач гэж хэлмээр. Тэгэхээр та одоо ингээл бас хүүчин түрүү хэлж байсан 14 жил баг ийм суумгаа ингэж байлаа гэж түрүү надад хэлжсэн л да. Тэгэхээр та энэ байдлыг хараад үнэхээр бас сэтгэл бас хэцүү байдаг байх гэж бодож байна. Тэгээд ер нь та ер нь бас өөр ер нь эмчилгээ тал дээр нь бас одоо тэгээд ямар зүйл илүү хэрэгтэй байгаа юм бэ? Тэрийг нас та жоох хэлж өгөөч. Тэгээ гадагшаа эмчилгээд болохоор тэр эрүүл хөлийн л авч үлдэх хэрэгтэй. Тэгээд өвчтөе оруулал тэртээ тэргүй Монголд одоо ингээ 3 удаа хаалгаа хийсэн. Тэр гэмтлийн эмнэлгийн эмчнэр хаалгаа хийсэн боловч нэг сайн болоогүй угаасаа. Тэгээд тэр хаалганы дараа бол гайгүй байсан л та. Тэгээ одоо нөгөө өөрөө аюу тийм өсөж байгаа болохоор нөгөө биеийн жин аюу их нэмэгдэж байгаа. Сүүлийн хэдэн жил одоо гэрээс гарахгүй гэрт байгаа болохоор ерөөсөө биеийн хэмжээ аюу их нөгөө ясан томроод нэмэгдэж байгаа. Тэгээд эрүүл хөлд ерөөсөө ачаалаад байхаа болсон. Тэгээд эрүүл хөлийн л одоо авч үлдэх хэрэгтэй. Өвчтөе бол ерөөсөө одоо тэгээд ажил байхгүй болсон л гэдэг хэлмээр. Гэр бүл гэдэг хүний хамгийн эрхэм нандин хүмүүс байдаг. Ялангуяа өвчтөе хүнийг асарч сэтгэлийн болон бие махбодын дэмжлэг өгнө гэдэг хамгийн их хайр юм. Тэдэж гисэн өвчтөе нэгнээс илүүтэйгээр өвдөж, шаналж байдагч түүнийгээ огтхонч мэддэгдэлгүйхэн өнгөрөөх нь тунчиг гайхалтай. Тиймдээ ч мөнх тулгын гэр бүлийн гишүүд түүнийг үргэлж урамшуулан тусалж дэмжиж байдаг хамгийн том түшиг тулгуур нь нэлээ. За ингээ үзэгчдээ би мөнх тулга гэдэг дүүтэйгээ өнөөдөр уулзаж ярилцлаа. Өнөөдөр би тэр дүүтэй гар бие оролцож туслая гэд тийм зорилттой ирсэн боловч үнэхээр миний тех тусалцаа байхгүй байсныг та бүхэн харсан байгаа. Үнэхээр хөлн өвдөд хэцүү байгаа тэр дүүтэй би өнөөдөр анхааралтай сайн сонсож сэтгэлийн дөнгөж өгч тусалж чадлаа. Тэгэхээр үзэгч таа ч гэсэн өнөөдөр мөнх тулга дүүд маань туслахыг хүсвэл доорх гарч байгаа дансны дугаарт өгөөмрөөр хандаж хандив өргөж туслаач гэж хүсэж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхааралтай үзсэн үзэгч танд баярлалаа. Дараагийн шинэ дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Үзэгч та мөнх тулгад туслахыг хүсвэл 5012 0888 73 гэсэн валютын данс 5012 0888 62 гэсэн төгрөгийн дансанд хандив тусламж үзүүлж болох юм аа. Би та нарыг яаж хайрлсан шиг та нар бие хайрлагтун. Нүхтийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуухаар байхгүй хэмээн төгс хүчит эзэн айлдсан байдаг. Тиймээс бид өдөр бүр найз нөхдөө урамшуулж хайраар бусдад туслан амьдарцгаая. Үзэгч таныг бусдад туслах гэгэн үйлсэд уриалж байгаа хайрын гараа нэвтрүүлгийн ээлжид дугаар үгээр өндөрлөж байна. Хамтдаа бусдад хайраар туслаж амьдарцгаая.